Сайн байцгаана уу? Та бүгддээ энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчилье. Намайг Амарсна гэдэг. Та бүхэнтэй нойрны тухай ярилцж байгаа. Тэгэхээр та бүгдээс би нэг асуулт асууя. Та нарны гэрлийг хэр сайн авч чадж байна вэ? Энэ асуултын хариултаа сэтгэл хэсэгтээ үлдээгээрэй. Тэгэхээр би та бүгдэд нэгэн хүний эсвэгийг хэлж өгöd эхлэе. Хөрч шин ундахдаа би үхсэн мэт болдог. Харин маргааш өглөөс ирэхэд шинээр төрсөн мэт санагддаг. Махатма Ганди. Тэгэхээр идлээ одоо циркадиан цагийн систем буюу циркадиан хэмнэлийн тухай ойлголттой болох болно. Тэгэхээр энэ юуг хэлдэг вэ гэхээр хүний биед баярлаас заягдсан систем бөгөөд тарих бие махбод дааварт нөлөөлөн гэрэл харанхуйг мэдэрч хүний хизээ сэрэх унтахыг зохицуулж байдаг 24 цагийн мөчлөгтэйгээр явагддаг биеийн дотоод цаг буюу биологийн цагийг хэлдэг. Тэгэхээр энэ маань тухайн энэ систем маань авч буй нарны гэрлийн хэмжээнээс ихээхэн шалтгаалдаг. Тэгэхээр энэ зурган дээр харуулж байгаачлан бид эдийн дархинд байгаа нэгс гипоталамусын хэсэг болон өнчин дархины эдэр хэсгүүд маш чухал нөлөөтэй. Энэ маш чухал үйл ажиллагаа. Тэгээд дараагийн зурган дээр харуулж байгаачлан бид бүгд өглөө боллоо байгалийн натурал туяа буюу нарны туяа туслаа. Тэрнийг хүлээж авч байгаа бол бид эдийн нүдээр нарны гэрэл эхлээд орно гэсэн үг. Тэгээд цаашлаад тэр нүдний мэдрэлээр цааш дамжин төв мэдрэлийн хэсэгтэр очиод тэр маань цаашаа сэрэл буюу тэр хэсэг дээрээс бөөмөрөө өнчин тарих руу мэдээлэл дамжуулдаг. Энэ процесс бүр маш чухал процесс. Тэгээд тухайн өнчин тарих маань мэдээллийг хүлээж аваад тухайн тохирох даавруудаа ялгаруулад идэрхтнүүдэд ажиллуулж эхэлдэг. Ялангуяа энэ үед яг тухайн бүрэлдэхүүнд байдаг идэрхтнүүд булчирхайнууд маань сэрээд ажилладаг. Энэ бүр маш чухал. Энэ зурган дээр ойлгомжтой харагдаж байгаа. Тэгэхээр цаашлаад бид бүгд энэ дааврын зохицол буюу бас энэ дээр тухайн идэрхтнүүд рүү ялгарч байгаа байдал ингэж ажилладаг. Энэ системийг маш ойлгоорой. Асар чухал ойлголт. Яагаад та нарны гэрэл авах ёстой вэ гэдгийг ойлголт маань энэ. Тэгэхээр одоо бид бүгд өнчин дарих болон цаашлаа дааврын тухай ярьсан учраас чухал даавруудаа ярилцгаая. Эхний даавар серотонин. За серотонин дааврыг хүмүүс аз жаргал тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг даавар гэдэг. Мэдээж тийм. Гэхдээ дахиад нэг гол үүрэг байгаа. Тэр нь биологийн дотоод цагийн зохицуулгыг буюу зохицуулганд чухал үүрэгтэй даавар. Нөгөө бид эдийн биологийн цагт маш чухал үүрэгтэй. Тэгэхээр энэ даавар маань ер нь бараг 95% нь ходоод гидсний хэсэгт байршдаг гэж үздэг. Тэгэд мөн энэ даавар маань өөрөө аяанда ялгарчдаггүй. Ерөөсөө ялгархгүй. Тэгээд даавар огт биш. Ерөөсөө өөрөө аяанда ингэж ялгардаг даавар биш. Бидний хооллолт, идэвхтэй хөдөлгөөн болон нарны гэрдлийг хэр зэрэг авч байгаагаас маш их шалтгаалдаг. Тэгээд нэг гайхалтай зүйл нь тухайн серотонин даавар маань арьсанд үүсээд нарны туяагаар тэр маань буцаага серотонин даавраас мелатонин даавар үүсэх процессыг бий болгодог. Энэ бүр гайхалтай. За тэгэхээр бид бүгд мелатонин дааврын тухай ярилцсан учраас одоо мелатониныг дэлгэрүүлж ярив. Тэгэхээр мелатонин даавар маань харанхуй даавар гэж нэрлэгддэг. Учир юу вэ гэхээр харанхууд энэ даавар маань дээд хэмжээнд ялгардаг учраас ингэж үздэг. Тэгэд гайхалтай сайхан нойрны хувьд бол мелатонин даавар маань амин сүнс нь байдаг. Тэгээд мелатонин бол нойрны даавар биш. Тийм ээ, та зөв сонссон. Нойрны даавар биш. Учир юу вэ гэхээр тухайн даавар маань ялгарх үед хүний нойр өөрөө аяанда шууд хүрээд унтдаг бол биш. Харин мелатонин даавар маань тохиромжтой орчныг бий болгоход туслах замаар хүний нойрны чанарыг сайжруулдаг. Ингэж үздэг. Тэгэхээр та худалдаанд байгаа мелатонин даавруудыг бодолтой хэрэглэх хэрэгтэй шүү. Бараг хэрэглэх шаардлагагүй дээ. За тэгэхээр мелатонин даавар маань энэ зурган дээр харуулсанчлан тухайн
боргоцоо булчирхай гэдэг хэсэг байгаа. Ялангуяа эпиталамусын хэсэгт байралтай боргоцоо булчирхаанаас ялгардаг. Тэгэхээр мелатонин маань мөн адил нарны гэрлийг хэр зэрэг их авахаас бас маш их шалтгаалдаг. Тэгэхээр цаашлаад мелатониныг ярьсан учраас заавал дахиад чухал яригддаг нэг дагаврыг ярив. Тэр нь кортизол. Кортизол чи юу бол нугасны муухай дэгдэх. Чамайг ад үзэж байна, үзий ядж байна гэж орчин үеийн хүмүүс үздэг. Мөн стресс давхар гэж үздэг. Гэвч тийм биш. Кортизол даавар маань өөрөө тодорхой зорилготойгоор хүний биед ялгардаг. Тэгээд хамгийн гол чухал зүйл нь кортизол ялгарлтын эрүүл хэмнэлийг бий болгох нь хамгийн чухал. Кортизол ялгарлтын эрүүл хэмнэл. Энэ асар чухал ойлголт. Энийг л бий болгох ёстой. Тэгэхгүй бол хүмүүс буруугаар ойлгож үзэн ядсаар байна. Тэгэхээр кортизол нь нэгсэндээ яадаг вэ гэхээр танд өндийж босоход эргэн тойронд явах эрч хүчийг дур сонирхлыг өгдөг. Мөн кортизол нь таныг сэрээдэг. Тэр таны өдөр тутмын хүч чадал, тамир тэнхээ, төвлөрөлд өөрийн хувь нэмрээ оруулдаг. Маш чухал аваад. Тэгэхээр мөн кортизол нь нөгөө бид эдийн циркадиан хэмнэл буюу биологийн цагт бас маш чухал үүрэгтэй. Тухайн дөрөвний хэлдгээр кортизолын бидэд эрүүл хэмнэл гэсэн. Тэгэхээр энэ хэмнэлийг алдагдуулаад байгаа процесс нь ерөөсөө юу вэ гэхээр та унтах цагтаа унтахгүй ажиллаад байна гэсэн үг. Тэгээд энэ хэмнэлээ оронгоор нь уруугаар нь харуулад алдагдуулаад байгаа учраас та энийг үзий ядаад бас стресстэй нойр алцаар байна. Цаашлаад эрүүл мэндэ алдна. Тэгэхээр энэ зурган дээр харуулсанчлан энэ зураг маш чухал. Энэ зургийг ойлгох хэрэгтэй. Мелатонин болон кортизол хоёрын химийн хэмнэлүүд. Байгалийн гэрэл өглөө туслаа. Тухайн гэрлийг бизнесүүдээр хүлээж авлаа. Тухайн гол хэсэг буюу тарих дотоод шүрлийн зохицуулга холбоотойгоор ажиллаа. Бие махбод маань сэрлээ. Кортизолын түвшин өснө. Гэгэтэ баг үед өсөөд үдээс хойш болон ороо болох үед кортизолын түвшин бууж ирнэ. Буцаад ари бүрий болоод ирэхээр мелатонины түвшин зөрөөд өсөөд шинийн турш өсөж байжгаад өглөө болох үед буцаад буурна. Тэгээд зөрөөд кортизол өснө гэсэн. Энэ хэмнэлээр нэгсэндээ явна. Энэ хэмнэлийг аль болох тогтвортой барих юм бол та нойр авна. Энэ ойлголтыг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр кортизол, мелатонин ийм учиртай байна. За тэгэхээр шийдлүүд юу вэ? Эхний буюу нэгдүгээр шийдэл. Нэгдүгээр шийдэл маань та болж игэл бид эдийн энэ биологийн цаг маань өглөөний нарны гэрэлт их мэдрэг байдаг. Тэгэхээр өглөөний нар өөрөө маш их ач холбогдолтой буюу ялангуяа цаг зааж өгдөг 6-аас 8 цаг 30 минутын хоорондох цаг маш их ач холбогдолтой. Гэхдээ бусад үеийн нарны гэрлийг бидэд тийм биш гэж хэлж байгаа юм биш мэдээж чухал. Гэхдээ энийг илүү ач холбогдолтой гэж үздэг юм байна. Тэгээд нэг гол асуудал нь бид бүгд аль газар нутагт хаана байгаагаас бас маш их шалтгаалдаг. Энэ мэдээж газар зүйн онцлог болон цаг уурын нөхцөл гээд маш олон шалтгаанууд байгаа. Тэгэхээр та тухайн цаг ууртаа байгаа байдалтай тохируулаад нарны гэрэл буюу өглөөний нарны гэрлээ аваарай. Мэдээж өвлийн нарны гэрэл, өглөөний нарны гэрэл, зуны өглөөний нарны гэрэл хоёр цагийн хувьд жоо ялгаатай. Тэгэхээр тэр үеүдд нь зохицуулж болно. Тэгээд давхар минут. Та болж өгвөл 30 минутыг өглөөний нарны гэрэлд зарцуулдаг зуршилтай болоорой гэж байгаа. Багаар ботход 5 минут, дунджаар ботход 10 минут. Тэгтээ хамгийн сайн нь 30 минутыг зарцуулдаг зуршилтай болоорой өглөөний наранд. За тэгэхээр дараагийн буюу 2 дахь шийдэл. 2 дахь шийдэл маань та болж өгвөл орчин үед бид 4 хааны голд нар баг тусдаг газар ажиллаж байгаа. Тэгэхээр ийм нөхцөлд ажилтдаг бол та өдрийн цагаар цайны завсарлагаараа нарны гэрэлд гарахыг бодоорой. 10-аас 15 минут. Эсвэл та цонхны дэргэд нарны гэрлийг авч болно. Мөн илүү ач холбогдол өгж байгаа бол та нарны гэрэлд өдөр хоолоо идэх, уулзалт өдрөө хийх байж болно. Иймэрхүү шийдлүүд байна. Дараагийн шийдэл. 3. Гуравт та болж өгвөл нарны шил. Таны нарны гэрлийг авах цаад болдог гэж үздэг. Зүгээр энгийн нэг жишээ нь
өндөр саксны тамирчин таны өмнө нар авч явахад ирээ зогсож байгаатай адилхан нүдний шил тэгж нөлөөлдөг. Яагаад тэгэхээр бид бүгд нүдний шил яг тохироогүй нүдний шил зүүх үед, нарны шил гэж бодоод зүүх үед хүүн хараг буюу тодорхой хэмжээр өсгдөг. Тэгэхээр хитяган туяаны хорыг оруулах эрсдэл нэмэгддэг. Өөрөө байглаасаа хүний нүд гэрэлтэй үед хүүхэн хараа нарийсаад хитяган туяаны хортой нөлөөг оруулахгүй байх зорилготой байдаг гэсэн үг. Тэгэхээр би таныг нүдний шил битгий зүү гэж байгаа юм биш, зүүж болно. Гэхдээ хамгийн гол нь тэнд байгаа нөгөө үйлдвэрлэгчийн болж өгвөл мэдээллийг шалгах, хитяган туяаны хамгаалалттай зөв цогцтой эсхийг нь шалгах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр сүүш та шаардлагатай үедэд нүдний шил зүүж болно. Тэгээд энэ мэтчлэн энэ шийдлүүдийг заавал хэрэгжүүлээрэй. Миний хамгийн гол чухал гуух зүйл бол хамгийн гол нь амьдралдаа хэрэгжүүлээрэй. Тэгээд намайг дэмжиж та лайктараа, шеэр хийгээд subscribe бас дараад өгөөрэй. Тэгээд та бүхэндээ бүгдэнд нь чадна гэж хэлье. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.